Одоо би чинь хотор нүүдэл хийгээд ерөөхдөө нэг 3-4 жил хийгээ явж байна. За Төв аймгийн Лүн сумд би ч одоо 7 жил 8 жил болж амьдралаа. За Нодон намар хэд Төв аймгийн Лүн сум маань гандуу байсан учраас одоо төрс нутаг энэ Баянгор аймагт дотроор ирсэн. За энэ жил одоо гээд энтэхэд одоо энэ жил хэд энчээ бас газар нутаг бас муу гараад тэгээ буцаад одоо лүн рүүгээ нүүх гээд ингээд бэлтгэл ажил хийгээл ингээд ачаал бачаал ингээд байж л байгаа юм л да. За би бол Баянгор аймгийн Богд сумын угуул Гангардны Алтан баан гэдэг залуу малчин байна. За манай аав, өвөө, эмээ, ээж бүгд л удамдагсан малчид. За тэрнийг дагуулаад тэрнийг араас залгамжилж гарч ирж байгаа юм малчин залуу байна. Ерөнхийдөө манай Баянгор аймагч 3 сантиметр гэж явдаг говь хангай төв хасалсан. Говь руугаа бол тэмээчтэй нутаг гэж зөндөө он тэмээчт байна. За уулан даан бол сарлаг гэж хангай бүстэй сарлагаараа манайхан малдаг. За тэгээд төв зэхтэй бол манайхан чинь адуугаараа тэгэл богоо малдаг. Тийм хүмүүсүүд. Миний хувьд чинь тэгэл 2023 онд 1000 мал тоолуулсан гээд 1000 малчин болж ялаа. За тэрнээс хойш тэгээд 23 оноос хойш 2 нүүдлийн хатар хийчихэж байгаа юм. За ерөөхдөө манай Баянгор аймагт бол ер нь хотор нүүдэл хийдэг л зөндөө олоо. Одоо ярьж байгаа гарч байгаа нь би болохоос биш. Хотрын айлууд бол зөндөө нүүдэг. За ерөнхийдөө бол сүүлийн нэг 15-аас 16 жил бол ган гачиг бол ер нь бол нэг жил дайстайхан байж байгаа. Нэг 3 жил 2 жил дайстайхан байгаа. Дараа жилээс нь ахвал ганц зуд болдог болчлоо. Мал хөл нь бол бэрхшээлтэй байна. За бороо орохгүй улмаас болж ус ховордох, гол ус ширгэх, худаг ус ширгэх тийм хандлага их гараад байдаг болсон. Жилээр одоо Монголын орн бол тэгэл гандуу тэгээд нэг эсэн цүлд их автагдаж байгаа. Намайг хүүхэд байхад газрын гарц сайхан гардаг байлаа. Шичиг өрөө гівцсэн үзэгддэг л байсан. Одоо ч тийм байхаа болцсон. Одоо ч ерөөсөө 6 сарын нэг хингч нь ямаагаан саадаг, гүүгэн барьцсан. Тэгээд одоо 101 2 сар юм уу нэг бариад цагаа хийгээл. Одоо өнөөдөр миний нөөж байна. Маргааш их өнөөдөр дахиад болоод нүү их сайл зөндөө байгаа. Ерөөдөө бэлтгэл ангаал явж байгаа байгаад байгаа. Нодон бол би Баянгор аймагт дотор игээл ирэхэд дэндүү сайхан байсан. 7 сарын 20 дээр ирэхэд манай нутаг бол дэндүү намраараа сайхан байсан. 8 сарын 5-нд нүгэд ирэхэд манайд гам болцсон байсан. Дүү 20 хоног дотор дэндүү халуун нартай дүү. Тэр халуун нарнаар гарсан халуунаар гангийн нар чинь энэ гарсан ногоо ичиг ямар шимгүй болгож байгаа. Манай буурлууд юм уу настаа ээж ингээл ярьдаг байсан да манай буурлаар. Зовлог ичгээ гэдэг юм бэлээ. Тэр нь болохоор нэг ямар шимгүй болцсон үсэг тэгдэг юм л та. Зүгээр малын гизд үрхэд өдөөл. Тэгээ хэвлэг авах төдийл ямар ч малд халдс шим байхгүй. Өөр хөгжилтэй орнууд бол ингэж ярьдаг юм байлээ. Бид нар зудаас айдгүй гэд. Монголчууд зудаас айд юм байна гэд ярьжсэн. Би тэрийг сонсчихсан. Гам болохгүй бол зудыг бол яаж давдаг юм бэ? Өвс тижээлэн ч юм уу бүх юм хангаад бэлтгэсэн айл чинь зудаг давдаг юм байна. Тэгэл тэрийг авахын тэр өвс тижээлийг бэлтгэнд бол яах хэвээр. Энэ мал үнэтэй хэрэгтэй. Бидний ганц эргэлтэнд оруулж байгаа энэ мал байхгүй. Тэгээд одоо ямаа хонь ерөөсөө маас гарч байгаа бүх юм ерөөсөө үнцэнтэй л баймаар байгаа юм бол. Тэг 17 он ч 100 болол би ч одоо 1000 гаруй малнаас чинь тэгэл 4-500 нь явуулаад юм хийж чадаагүй борлол зах зээл борлож чадаагүй тухай зах зээл ч одоо үн ханш муутай байсан. Тэгэл авдаг хүн ховор. Тэгээд нэг 100 болохтой чинь тэгээд авдаг юм нь ховор, зардаг хүн олон болчихтой чинь зах зээл үнэгүй болчихж байгаа юм. онд хотоор амьдрах гэж үзсэн би чи. Тэгээ тэр хойчинд одоо амьдрах гэж маниуч одоо залуучууд одоо миний их сургууль төгсөөгүй хүмүүс чинь үзүүлэлт харуулдаг юм байхгүй болох тач бид нэр төрийн албан байгууллагад ажиллах ямар боломж байхгүй. Тэгэл бид нар чадах юм өвөө эмээ ааваасаа өвлж авсан
чаддаг мал маллах байхгүй. Одоо тэр нүүдлэх гэдэг одоо тэгэл машаа маань хүлээгэл ирчлээ тий. Энэ дээр одоо нэг 500-аас 600 мал орох ийм машаа маань ирж байна. Нүүдлийн талаар одоо зардлын тал маш өндөр гардаг шүү дээ бид нар чинь. Яг инжилийн тухайд бол жоохон ноолор бас гайгүй байсан тулдаа бид нар бас гайгүй зарлагтай байна. Тэгээд одоо нөгөө түлш бензин маас нэмэгдсэн болохоор мөн л адилхан түрүүн амьдрах болохоор бензин маас нэмэн зардч ирдэ нэмж байгаа. Нэг нүүдэлч багтаа 12 сая тэр урсгал зардлаа орох 13 мөр болдог байхгүй. Тэгэл одоо тэгэл тэр нөө төлөөлөл тэгэл боломжоор тэгэл айл болох сайхан амьдрахын төлөө тав тухтай байхын төлөө бид нар тэгэл хичээж залуу хүний хувьд залуучууд хотод бусдын адилтай сайхан цэвэрхэн цүр хувц өмсөөд л готын гудамжаар гэр бүлээрээ алхаж харах сайхан л та. Тэгээд одоо манайс ч одоо тэгээ явхад бол одоо дэндүү бид хөдөөнөө энэ сайхан злүүд талдаа дасцсан байна. Хотод орж амьдрахад бол нэг хэцүү юм төгжрэл стресс ихтэй юм уу да. Тийм учраас энэ л одоо залуучууд ер нь бол төв орох энэ л том дурггүй. Тэгээд одоо миний хувьд тэгэхэд л одоо залуучуудын хувьд харахад би ч одоо өөрөө 2019 онд үлүүдийн нэг хотоор нэг жил гараа амьдарч үтсэн. Айгүй стресстэй. Яг тэнд миний амьдрал биш юм байл энэ бол. Тэгээд тэрнээс хойш л эргэл малдараа гарсан л та. Хамгийн том орлого гэх юм бол энэ хавартай байдаг. Мал маллахад. Ерөөдөө ашиг яаж авд юм бэ гэхээр энэ ямаануудаас хамнаа ноолоор гарна. Ноолоораас нь ашиг аавна. Тэнгүүтээ одоо энэ нялх төлөв манайхан чи авдаг байгаа. Одоо тэгээ манайхны малчдын чинь нэг дараа жил авах ашиг чи энд ийм малнууд авдаг. Төлөө гэж ярина. Одоо бидний малчид хамгийн азаргалтай сайхан мөчөл төлөө бүрэн аваад 100 аваад 100% аваад байж хад хамгийн сайхан да. Тэгэл эдний чи мал олох гээд л үзэндээ эдний хүүгүчгэл харилж эдний ч нэг. Гайгүй тарга твээр авсан бүдүүчүүдээс нь борлуулаад зах зээлдээ борлуулна. Малаас гарч байгаа бүх шим гарч байгаа бүтээгдэхүүнийг бүгд л гадагшаа гардаг болмоор байна. Одоо хэд хоньны нас 1 кг тутам 500-аас 400 төгрөг. Ямааны одоогийн самцсан ямааны арьс одоохоо манай монголчуудын хэлдгээр нь бол тарз гэж хэлнэ. Тарз бол одоо ямар ч үнэгүй. Одоо өхрийн хаягдж байна. Намайг хүүхэд байхад өхрийн шир Багдад нэг 20 мянга байдаг байлаа. Тэгэд гадаадын үйлдвэрч орнууд юм уу тэр хөгжсөн газар тэгэхэд ерөөсө хаягдж байгаа юм нэг ч байхгүй. Тэгээ манай Монголд бол ер нь яг би монголоо ярихад ингээд томос зурглааг харахад бол манай Монголд үйлдвэрлэгч орон болмоор байна. Бид нар өөрсдөө үйлдвэрлэж болмоор байна. Ихэд одоо нөө хүмүүс залуу малчидгүй боллоо гэж яриад байгаа. Залуу малчид байхгүй байхаас аргагүй болчихлоо л энэ бол. Яагаад гэхээр энэ мал малдах чинь бол амар ажил биш. Шороотой, шуургатай тэр үедэндээ яаж маллах вэ гэж бас. Ихэд энэ мал дээр байгаа залууч үлдэж байгаа нь бол яг буурлаа юм уу аав ээжээсээ сурсан тэрмээр аал жоохон мал малал явж байгаа. Тэгээ яг мал маллах яг цагийн сайханд нь сайхан, гэцүүд нь гэцүү. Одоо залуу малчдын хувьд хаана яаж иж амьдарч байгаа гэж хэлж байна. Гэр бүлээрээ амьдрах нөхцөл бол одооны энэ үед нийгэмд өндөө ховор боломж байхгүй. Залуу хүмүүс чинь тэгээ нэг нь одоо хүүхдүүдаа харна, нэг нь одоо малаа мална. Одоо манай Монголын залуучууд хэмхэн тийм. Одоо эрчүүд нь дандаа хөдөө малаа маллал байж идэг. Эхнэрүүд нь өсгөөчүүд нь дандаа хүүхдээ хараад төв бараадах жишээ тий. Одоо манай эхнэр хэл одоо Төв аймгийн Лүн сумд багангийн багшээдэг тийм бүсгүй байна. Би одоо 3 хүүхэдтэй. Хоёр нь нэг нь сургуульд сурдаг, хоёр нь цэцэрлэгийн, нэг нь бүр баг тийм хүүхэд байгаа. Тэгэл аргахын 600 литрийн цаана 600 литрийн алс удамл газар гэл хой талдаа амьдрал явж байгаа. Одоо ийшээ нүг шаш шалтгаан одоо гэр бүлтэй ойртох. Тэгжэл бид нар одоо нэг дорой ойрхон байна. 100 амралтаараа бид чинь нэг дорой бид нар чи амьдрна. 103 сар амралтаараа. Та бүгд энэ ажлаар гарахад хэцүү шүү бид нар чинь тийм ээ. Миний ч нүүдэлдэг чинь ганцхан бас хүний чиглэлдэг чинь биш. Нэр нүхэд айсгал бүгд цуглаад ирсэн. Бас ингээд ачиж байгаа бид нар чинь. Тэгээ монголчууд ч тэгээд хааж явсан тэгээд нэгэндээ тэгэл ойр дотн байгаадаа тэгэл тусалдаг юм даа тийм ээ. Нөгөө нэг зүлгэн дээр гэрэмээр зүгээр л амьдрахаас гэх нөгөө нэг тэгээ сайхан 100 ирнэ тэгээд итгэл шингэсэн газар сэтгэл байдгаа гэж тийм ээ. За тэгээ бүгдээрэнд нь буцаад ирэхэд болог шиг дайраад ирэхэд далай шиг эрүүлэх саргуул сайхан хийсэн ажил нь
бүгдээрээ их бог дуушгаас өндөрлөн тийм ээ. 10 бодос шин харивчхан өрөөлөг бүгдээр нүргэн дэвшүүлье. Тэгээд бүгд хүрэлцээрсэн та нар бүгдэнд баярлалаа.